За сайн бацгаана уу та бүхэндээ нийт тагтаамаас бэлтгэн хүргэдэг хуримтлалын ерөнхий нэвтрүүлэг маань их хөрч байна. За энэ удаагийн зочноор манад нэгэн сайхан ээж за бас хуримтлалын талаарх мэдээллийг нийтэд таниулж уриалсан ийм мундаг эмэгтэй байгаа. За тэгээ манай зочин Ариун Томлог маань энэхүү дугаараар маань оролцож байна. За тэгээ та бүхэндээс хуримтлалын талаарх туршлага бас хуваалцах болно. За ерөнхийдөө бол сошиал тааныг уриалгад гişэлсэн байсан шүү дээ. Хуримтлал бий болохтой холбоотой бас уриалсан байсан тий. Энэ постынхаа талаар та яриач. Ер нь хүмүүстээ юу өгөхийг хүссэн бэ энэ постаараа? Ард иргэд маань ерөнхийдөө яг орлогын янз бүрийн одоо орлогын хэмжээтэй байгаа байх. Гэхдээ их багтаа гол нь биш. Хуримтлуулах дадал зуршилтай болоосай гэсэн үгнээс ерөнхийдөө тэр пост хийсэн байгаа. За тэгээд хоёулаас яриагаа өргөжлүүлээ те. Ер нь бол одоо ийм таны хувьд ингээ орлогоо яг ингэж одоо бүрдүүлэхэд орлогоо яг ингэж одоо хуримтлал бий болгох гээд ер нь яг та юуг анхаарах вэ? Ер нь бол анх хуримтлал бий болгохдоо зүгээр л нүдэ ханжаагаал орж ирсэн орлогоо тодорхой хувь хийгээч л гэж үзэж байна. Тэгээд сар болгон яг зээл төлдөвшгээ хийгээ сурчгаа. Тэгхийн бол зуршил бий болно. Магадгүй эхний жилдээ бага байж болно. Хоёр дахь жилдээ бага байж болно. Дараагийн жилүүдээс өсгөөд явхаар зэрэг аяндаа зуршил бий болчихсон. Хадгалдаг зуршилтай болсон бэ. Таны хувьд яг хэзээс хадгалж эхэлсэн бэ ер нь? Ялгаа яг тууштай хадгалж эхэлсэн нь болохоор 2016 оноос эхэлж бол ерөөд хадгалж эхэлсэн. Хуримтлалын дансыг нээж эхэлсэн. Сар болгон 20,000 төгрөг. Тэгээ сар болгон 20,000 төгрөг ингээд яг нэг зээл шиг нэг чинь сар болгон хийх ёстой болохоор хийхгүй бол нэг урамшил авч чадахгүй ш тэр хүүгээ авч чадахгүй. Тэгээ тийм болохоор зүгээр л 20,000 төгрөг хийх ёстой маяг цалин орж ирэнгүүт 20,000 төгрөг зүгээр л хийгээдсэн. Тэгтэл тэр 20,000 төгрөг миний амьдралд бол дарамт болоогүй. Ерөөсөө одоо юу гэдэг миний цалингаас 20,000 төгрөг байхгүй болчлоо гэж өөртөө дарамт үүсгээгүй. Тэгээд ингэж явсараад эхний 2 жил нь 20,000-аар цуглуулдаг байжгаад дараагийн жилээс нь 50,000 болгосон. Тэгээд одоо сүүлийн 2 жил болохоор зэрэг 100,000 болгоод хадгалж явж байгаа. Ер нь бол яг ингэж хуримтлал бий болох гээд хүмүүсээс ингэж бодож яг ийм зуршил бий болохын тулд яах хэрэгтэй гэдэг нь ерөөсөө л яг ингэж хадгалаад яг юм нэг тэр нь байхгүй юм шигд бодоод ер нь бол хуримтлах маяг зөв гэж бодох юм шүү дээ. Тийм ерөөсөө л хийгээл ерөөсөө мартах хэрэгтэй тэр мөнгийг. Тэр 20,000-тай байсан байгаагүй ер нь бол ямар ч ялгаа байхгүй л амьдрал чинь бол ямар нөлөө. Хэрвээ тэнд мөнгө байгаа штэ гэж бодоод ах юм бол тэр ямар нэг аргаар аваад хэрэглэж штэ. Зарим хүмүүс ингэдэж штэ хизээ цуглах мөнгө ингэж. Өнөөдөр 20,000 төгрөг хийчээд яа жилийн дараа 2 жилийн дараа хийч болох юм билий. Ашиг. Тэгтэл цаг хугацаа өнгөрсөөр л үүдэг явсаар л байдаг. Тийм болохоор зүгээр л хуримтлуулаад бай. Нэг л мэдгээд 5 жил өнгөрч, нэг л мэдгээд 10 жил өнгөрч. Харин тэрний дараах үр дүн юу вэ гэхээр та тодорхой хэмжээний сангуутай хөрөнгөтэй болцсон байна л гэсэн. Ер нь бол одоо таны хувьд ингээд яг хуримтлал бий болгоод эхлээд ингээд үр шимийн үтцсэн хүний хувьд яг энэ хуримтлалын давуу талыг танд яг яаж бууж гэр бүлд ч юм уу те эсвэл тодорхой хэмжээний танд хуримтлуулсан яг таны хувьд тэр давуу тал нь яг юу вэ? Ер нь бол хамгийн ихний ялах нь бол эрсдэл. Зүгээр л эрсдэл юм тий. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. За жишээ нь би бол өнөөдөр одоо 8% зээлтэй. Тэгсэн чинь сая корона болчлоо. Корона болоод яг үндэ одоо усаас нөгөө нэг банкны хүү зогсоогоогүй болвол би тэрийг төлөх эрсдэл маань тэнд явж гин гэсэн үг. Зүгээр хамгийн наадах жишээ. Тийм яг жишээ яваад шүү. Дараа нь бас одоо юу гэдэг тий өвдөж болно. Ер нь ямар ч эрсдэл үүсч болно. Тэр эрсдэл тухайн мөнгө маань маш хэрэг бод гэсэн тий. Ерөнхийдөө бол гэр бүлийн тийм хуримтлалын сан байж ах хэрэгтэй. Яа гэвэл нөхөр ч гэсэн эрсдэлд орно, би ч гэсэн эрсдэлд орно. Хүүхдүүд ч бас эрсдэлд орно. Бидний эрсдлийн нөхөр бит хоёрын эрсдлийг хүүхдүүд үүрэх аль байхгүй. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө ирээдүйд эрсдлээс өөрсдийгөө хамгаалахын тулд тодорхой хэмжээний хуримтлалыг заавал бий болгоорой. Зуршлуулаарай л гэж хүсэж байна. Тийм. Таны хувьд яг юу гэж яаж хадгалдаг вэ ер нь бол? Би болохоор одоо ингээд тэр 6 дасны арга бас орлогоо нөгөө тэд хэдэн хувиар хуваах гэдэг маань жоохон хэцүү.
надад болцгоор бараг л ачаал одоо тийм дахин ажиллах нэг асуудал болох гэдэг санагддаг байхгүй. Тэгээд би болохоор одоо ерөөдөө банкнуудын айл давуу талтай хадгаламжийг аягүй сонгодог. Тэгээд тэр нөгөө хадгаламжийн данс нь болохоор түрүүний ярьсан хуримтлалын данс. Сар алган 20,000, 50,000, 100,000 өөртөө нөгөө тэрийгээ сонгож штэ. Тэрийгээ хийж байгаа. За энэ болохоор голомт банкны давуу тал байхгүй юу? Би хүссэн үсээгүй сар алга хийх ёстой гэсэн мессежийг толгойдоо суулгачихсан. Ингээд нэг хуримтлал үүсчихсэн. За хоёр дахь нь болохоор зэрэг төрийн банкны автомат хуримтлал. За энэ төрийн банкны автомат хуримтлал нь болохоор зэрэг надаас айгүй зүгээр санагдсан. Хүн гараад талах авахтаа, талах сүү 2 авахтаа за 3,800 төгрөгөөр авлаа. Гэхдээ өнөөдөр 3,800-аар авж байгаа ч гэсэн 5,000 төгрөгөөр авсан ялгаа бол байхгүй шүү дээ. Адилхан л хүн гарч байгаа. Тэгэхдээ тэр 3,800-аар талах сүү 2 авчаад 1,200 төгрөгийг хадгаламж руугаа шууд ордгоор ингээд зохицуулаад тэгээд өгсөн. Энэ болохоор зэрэг бас ингээд хоёрын хоорондын 100 төгрөг, 200 төгрөг, 1000 төгрөг орж байгаа юм шиг мөртлөө удаан хугацаанд харахаараа бас хөөх хоримтлал бий болцсон гэдэг. Тэгээд ийм хоёр арга. За гурав дахь нь болохоор зэрэг би хаан банкны данстай. Бас ерөөхдөө яг миний нөгөө ашигладаг данс болгон банк болгон маань харилцах данстай, хадгаламжийн данстай. За тэгээд одоо жишээ нь миний хаан банкнд орж ирсэн мөнгө тодорхой хэмжээгээр зацуулах төстэй газар руу зацуулагдаад үлдэгдэл нь 5,000 төгрөг үлдсэн ч байсан, 3,000 төгрөг үлдсэн ч байсан би шууд хадгаламж руу шилжүүлчихдэг. Өөрийнхөө тас ерөөдөө 0 л явчихдаг. Яагаад гэвэл харилцах данс чинь хүү багтай. Тэрийгээ болохоор ерөөдөө бас хадгаламжтай болгочдөг байхгүй юу? Хугацааг хадгаламж гэсэн данс болгоод тэгээд нөгөө жилд нэг тодорхой хэмжээний хүү орох нь ордог. Тэгээ сая нөгөө ковидтэй холбоотой тэлэлчлээ шүү дээ. Тийм гол надад тэр данс нь нэг зүгээр л мөнгө байж ах шаардлага байхгүй. Хүн энд мөнгө байгаа штэ гэж хараад ирээд үрээд идэг. Тэгээ тийм болохоор би зөв шууд шилжүүлээл 3,000 ч байсан, 5,000 ч байсан, 10,000 ч байсан хамаагүй шууд хадгаламж руу шилжүүлчихдэг. Нэг юм зүйл байгаа. Одоо жишээ нь юу гэдэг чинь зарлага одоо танаж байж хадгалах уу тий. Эсвэл энэ орлогын их усрыг нэмэгдүүлж одоо хадгалах боломж үүсдэггүй гэсэн тийм бас нэг санаа байгаа шүү дээ тий. Та энэ дээр юу гэж бодож байна? Таны хувьд яг тогтмол ажиллаж байгаа эсвэл нэг бизнес эрхлээд ч юм уу тий. Ингэж нэмэгдэх үү? Яг ер нь юу гэж бодож байна таны хувьд? За зарлагыг болохоор зэрэг хүний одоо нөгөө амьдралын байдлаас нь шалтгаалаад янз бүр байна л та. Гац бие хүн бол зарлагаа хамжуулж байна. Би өнөөдөр энийг уух уугүй юу гэдгээ шийдээ зарлагаа хамжуулж байна тийм. Тэгтэл нөгөө хүүхдүүдтэй олон хүүхдтэй гэр бүлийн хувьд болохоор зарлагаа хангаж байгаа хэцүү. Тийм болохоор зүгээр л эхлүүлэхийн тулд орж ирсэн орлогынхоо 5,000 ч хамаагүй, 10,000 ч хамаагүй, 20,000 ч хамаагүй өөрийнхөө чадлаар эхлээд зүгээр л хадгаламжиндаа хийчих. Заавал 50% гэхгүй, заавал 30% гэхгүй тий. Зүгээр л 20,000 төгрөг хийчих. Тэгэл үлдсэнийг явах тэгээд зардлага орлогоо гэдээ явчих. Тийм болохоор хүн ер нь тэгтээ зардлага татна гэдэг хэцүү дээ. Үнэхээр ганц би биш бол хүмүүс бол тэгээд ерөөхдөө дандаа л юу гаал одоо хүүхдээ энийг ч авчих юмсан, энийг ч авчих, тэрийг ч авчих юмсан. Манай хүүхдэд энэ хэрэгтэй дээ гэд зардлага байнга гарчаад хэрэгтэй байнга гарч идэг учраас орж ирсэн ихний орлогынхоо 20,000, 50,000 зүгээр талт хийчих. Таны хувьд яг ингээд за яг эдээс хойш бол тий ингээд бизнес эрхлээд ч юм уу за амьдрал нэг юм нэг шинэ юм эхлэх гээд шүү дээ. Тэр үед та яг яаж хөндлөл бас бий болгож ирсэн бэ? Би одоо ерөөхдөө манайхны өдөр хөндлөлттэй. Тэгээд анх 2014 онд нөгөө Америкт байдаг ээж ахаа дүүгээс $3,000 зээлээд тэгээд тухайн үед чинь нөгөө өдөр хөндлөлт гэж байдгүй байлоо. Тэгээд юу хийхээ мэдэхгүй нөхөртөөгөө байр хайгаад ингэж явж байгаа. Тэгсээр хагаад өдөр хөндлөх ямар ч нээсэн. Тэгээд эхний 1, 2, 3 жил бол үнэхээр жоох яг л өөрийгөө бодлогодог юм биш ч хэцүү байсан. Тэрнээс хойш бол ерөөхдөө ашгаа өгөөд хэлсэн. Тэгэхээр нэг юм хийхдээ тууштай хийх хэрэгтэй. Тэгээ ашгаа өгөөд эхлэн гутал нь би зүгээр шууд яг нэг хадгаламж руугаа тодорхой хувийг хийх хэрэгтэй. Жишээ нь 10 хүүхдийн төлбөр орж ирэхэд нэг хүүхдийн төлбөрийг хийх хэрэгтэй гэдэг зарчмаар өргөдөө явчихсан. Тэгээс бүр өөртөө бүр амар дарамт болоод тэр мөнгийг энэ мөнгийг нь одоо бүгдийн 50% нээж гэдэг юм те тэгж ерөөсөө дарамт бол өөртөө өгч байгаагүй. Таны хувьд өөр юм хөрөнгө оруулалтын хэрэгслийн талаар юу гэж байна? Ер нь бол ямар зүйлийг та хамгийн зөв хөрөнгө оруулалт гэж бодож байна таны хувьд? За
Хувьцааны хувьд бол яг хүн болгон тэрийг мэдэх алба байхгүй. Хувьцааг. Хувьцаа гэж юу юм? Хэрхэн яаж өсдгийг үржтийн гэдгийг хүн болгон мэдэх алба байхгүй. Би ч бас мэдгүй. Тэгэхдээ магадгүй яг удаан хугацаанд ашигтай гэдгийг бол яг сонссон. Тэгээ өөрөө чинь би мэдээгүй штэ. Үргэлж ирээдүйд үнцэн өсөж байгаа хэвээр капитал юм болов гэж боддог. Тэгэхээр хүн нөгөө мөнгө хадгалж байгаа зорилго маань ерөөдөө янз бүрч гисэн тэрэндээ тодорхой хэмжээгээр бас газар авахлаас их зүгээр ах гэж бодчих. Одоо чи манай би ч одоо 4 5 дахь хүүхдээ гаргах чинь штэ. Тэгэхэд одоо манай хүүхдүүд ирээдүйд бас би нэг тодорхой хэмжээгээр ямар нэг юм өглүүлэх хэрэгтэй. Гэхдээ би мөнгө бол өгмөөргүй байна. Мөнгийг бол хүн зүгээр л аваад үрэл дуусчдаг. Мөнгө бол тэгэл дуусчдаг. Тэр хүний хэр гүйлгээ ухаантай вэ гэдгээс шалтгаалаад тэр мөнгө өрчхөө алга болох уу юу гэдгийг л юу юм гэхээс биш яг үндэ бол мөнгө бол үргэлжлэл тусна. Тэрний ордыг газар аваад тавьсан байхад тэр өгөө тэрэн дээрээ гахаан хоогоод иж гэнэ үү? Ногоогоо тариалаад зарна уу тий? Байшингаа байраад амьдрна уу? Энэ бол орлого олох боломж. Тийм болохоор газар өглөж өгнө л гэж үздэг. Нэг асанда ийм агуулга гарч ирж байна тий. Хүүхдүүдтэй хуримтлалыг мөнгө болгож одоо өхөөсөө илүү тий капитал болгож өгөө. Ирээдүйд үн цэн нөөсөх ямар нэгэн зүйл болгож өвлүүлэх нь хамгийн одоо үр дүнтэй юм а гэж бодож ш таны хувьд бол миний хувьд бол тийм шүү. Одоо хүүхдүүдийн хувьд бол хатгаламжтай. Хатгаламж бол байгаа. Нөгөө улсаас өвж байгаа мөнгнүүд бол бүгд хүүхдүүдийн мөнгөөр бол орж байгаа. Сүүлийн үед айгүй савсж байгаа шүү дээ. Хүүхдийн мөнгө 100,000 болчихсон. Тэгээ сая бас нэг эгэн бүрийн 300,000 гээд өгчихин тий. Тэгээд тэр чинь бас хөөрхөн өссөн. Айгүй хорд өсөж байгаа. Тэгээ хүн 10,000 ч бай, 20,000 ч бай битгий хамлаарай. Тэр мөнгө хамгийн гол нь улсаас өгч байгаа. Зөвхөн улсаас хүүхдэд ч өгж байгаа. Тэгээс биш энэ мөнгийг өгдгүү байхад та өөрөө амьдрал явна. Танаа гэр бүл амьдрал явна. Яаж орлого олддгүй байсан тэрүүгээр орлогоо олоод амьдраад л явна. Тийм болохоор хүүхдийн мөнгөнд бити үргэжээ. Тодорхой хэмжээнд хүрэхэд нь ястаа тэрийг газар болгоно уу, хувьцаа болгоно уу, тий? Эсвэл нөгөө хүүгээр нь арвижуулаад явна уу? Тэр бол өөртөө ч сонголт. Тэгэхээс бүр ингээл тий нэг амар олон жил хадгалаад зүгээр л тэр одоо яг яах гэж хадгалаад байгаагаа мэдэхгүй тий тэгж хадлах шаардлага бол байхгүй л гэж бодож байна. Зөв. Тэгэхээр ийм зүйл асууя. Одоо ингэж хүмүүс санхүүгийн хэрэгчлээнд хүрлээл гэж ярьдаг тий. Ер нь бол санхүүгийн хэрэгчлээнд хүрнэ гэдэг тодорхой таны мэдээ юм гэж бодож байна. Хадгаламжтай болцсон тохиолдолд санхүүгийн хэрэгчлээ тодорхой хэмжээгээр байна. Хэрэг хадгаламж цуглуулсан бэ гэдгээс шалтгаалаад мэдээж хүн мөнгөгүй байгаад байгаа юм бол бүх хүн уурна стресстэй тийм үү. Тэгтэл сар болгоо ингээд хийгээд ирсэн мөнгө чинь тодорхой хугацааны дараа тодорхой мөнгө болчихно. Тэгвэл үнэхээр хүснээр зарж чадж санхүүгийн хэрэгчлээ байна уу? Байна. Эрсдлээ дааж чадж гин. Тийм болохоор зэрэг хоригдлол үүсгэж санхүүгийн хэрэгчлээнд хүрнэ л гэж бодчих. За дахиад нэг зүйл асууя гэж бодож байна. Өрхийн орлогын ихэнхийг бүрдүүлдэг гээд одоо юу гэдэг чинь эдийн засгийн хүчирхийлэл бий болгодгоо гэж зарим хүмүүс ярьдаг тий. Аль нь их орлого олж чинь тэр нь одоо яг илүү одоо шийдвэр гаргах эрхтэй ч юм тий. Энэ талаа таны хувьд яг гэр бүлийн хувьд яг юу гэж бодож байна? Ер нь бол хүмүүс миний амьдрал өөрчлөгдөөсэй. Энэ нийгэм хордоо хизээ өөрчлөгдөх бол хизээ миний амьдрал гоё болох бол гэж хүлээхээсээ илүү өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Өөрийг хамгийн анхны өөрчлөлт нь болохоор хоримтлал үсэхгүй шүү дээ тий. Зөвхөн зээл шиг ингээд 20 хийгээд байхад хоримтлал үсгээд зуршил бий болох гээд байна. Тэр шиг гэр бүлийн асуудал нэг л хоёр гэр бүл болчихсон. Адилхан хүүхд өөрөөхөд гаргаад хичээгээ явж байна. Нэг хүн гэдгийг бити мартаарай. Тэгээ тийм болохоор тэрэн дээр одоо тий би давуу эрэхтэй би их орлого олж байгаа гэдгээр давуурхаж илүү байгаад ах юм бол энэ гэр бүлийн амьдрал биш ээ. Та хоёр бибинийгээ ямар ч тохиолдолд нөхөх гэж хамт амьдарсан. Тийм болохоор магадгүй та нөхөр нь 500,000 би сая төгрөгийн орлоготой байж болно. Гэтэл тэрийг хэрхэн яаж зарцуулах вэ гэдгээ л зохицох хэрэгтэй.
тухайн үед яг одоо ингээд тий за байрны мөнгө хэрэгтэй байна. Байр утасны мөнгө тий өрөөний мөнгө гэдэг. Эдрийн мөнгө за нэг 200 сая төгрөг гарчлаа. Чамд мөнгө байна уу? Надад мөнгө байна уу? Хоёулаа ярилцсан л та яа. Өө чамд хэдэн төгрөг байна? Өө за тэрийг өгч. Би тэдийн өгч ингээ ямар ч байсан ингээд болгоч. Сар сардаа ингээд ярилцаад зохицуулаад явган л гэж байна. Тэгэхээс биш хүн ямар ч эмэгтэй илүү орлого олдог ч байж гин, эрэгтэй илүү орлого олдог ч байж гин. Бас ялангуяа ээжүүд чинь жирэмсэн болно, хүүхэд гаргана тий. Энэ бүхэнд янз бүрийн л асуудал үүснэ штэ. Тэгэхээр заавал тэрийг заавал нөхөр илүү олох ёстой ч гэдэг юм уу. Эсвэл би илүү олцсон байхад чи юу юм бэ ч гэдэг юм тий чадах шаардлага байхгүй л гэж. Тэгэхээр зэрэг өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй. Өөрийгөө л эхнээс нь өөрчлөөд энд дэстэ нөгөө эмхтэй үнэ хатан ухаан гэдэг байна шүү дээ. Тийм зарцуулаад ингээл жоохон сүхэтэй ажиллаад тэгэл явчихад бол гэр бүлийн харилцаа бат буу байна л гэж бодож байна. Нэг бас ийм зүйл байна л да. Сэтгэл ханамжтай байх нь одоо аз жаргалтай байх боломжийг бүрдүүлдэг гэдэг тий. Тэгвэл аз жаргалыг таны хувьд мөнгөөр худалдаж авч болох. Миний хувьд болохоор мөнгөөр аз жаргалыг худалдаж аавна гэхээсээ илүү дурсамж бүтээхэд илүү түлхэц болж өгд юм болоо даа л гэж боддог. Жишээ нь одоо агаарт би одоо хүүхдүүдтэйг салхинд гарья. Зүгээр энгийн газ одоо жишээ нь уул руу гараад бууж ирээ те гэрээсээ авчирсан юмараа хоол хүнс хийгээд ингээ гарахад дурсамж би болж гэнэ үү? Болж байна. Тэ яг адилхан хүүхдүүд дурсамжтай байна. Гоё салхиас гоё болж байна. Тэр үед яг би мөнгө багтаа учраас гэрээсээ хоол хүнс авчирсан ч юм те тийм гэж байна. Тэгвэл тодорхой хэмжээний орлогот одоо мөнгөтэй тохиолдолд би хайчих уу гэхээр арай нэг гоё бааз руу явдаг ч. Тэгэхээр зэрэг яг адилхан дурсамж бүтээж байгаа ч гэсэн мөнгөний давуу тал нь тэр дурсамжийг арай илүү гоёор бий болгож шүү дээ. Хүн зүгээр нөгөө уул руу алхаад ирсэн, бассейн руу орсон, эсвэл юу гэдэг тий гоё газар хоол идсэн дурсамж шүү дээ. Тэгэхээс ч нэг учиргүй одоо аз жаргалыг болвол ямар ч тохиолдолд авч болно л. Мөнгөгүй байсан ч хүн аз жаргалыг авч чадна. Дурсамж бий болох тий. За тэгвэл хоёулаас хамгийн сүүлийн асуулт руу оръё гэж бодож байна. Ер нь бол яг одоо нэвтрүүлгийн хамгийн чухал нэг асуулт та. Хуримтлалын ерөндөг гэж яг таны хувьд юу вэ? Хуримтлал бий болох гээд одоо үзэж байгаа хүмүүстэй та яг юу гэж зөвлөмөр байна? Тэгэхээр ерөнхийдөө л зуршил бий болох. Зүгээр л зуршил. Нөгөө хүн болохоор ингэдэг байхгүй юу? Одоо яа нэг хадгаламж нээч гэд нээчдэг. Тэгээ нэн гот нөөдрөө эхлээл мөнгө хийчдэг. Дараа нь мартчихдаг. Ер нь их хүн бас тэгдэг байх гэж бодож байна. Тэгэхээр зэрэг бүр үнэхээр өөрөө сэтгэлээрээ хийгээд чадахгүй бол ямар нэгэн банкны давуу талыг ашиглаад тэр хуримтлалыг бий болгооч байл. За ингээд та бүхэндээ нэт тагтаймаас бэлтгэн хүргэж байгаа хуримтлалын ерөндөг нэвтрүүлэг маань хүрлээ. Ингээд дараагийн дугаараа сонирхолтой зочид маань бас орж ирэх болно. Тэгээ нэвтрүүлэгтэй хамт байсан та нартай баярлалаа.